жоохон. За бүгдээрээ сайн байцгаана уу? Сайхан амарцгаасан уу? Өнөөдөр Сайн байна. Сайн байцгаана. Өнөөдөр Улаанбаатар хотод 2022 оны 6 сарын 14-ний өглөө 8 цаг 32 минут болсон байна. Америкийн нэгдсэн улсын Бостон хотод 2022 оны 6 сарын 13-ны оройны 8 цаг 32 минут болсон байна. За Япон Токио хотод адилхан хоногийн өглөө өнөөдөр ч хэдэн блэ? 6 сарын 14-ний өглөөний 9 цаг 33 минут болж байна. За өнөөдрийн хэдүүлгийн сэдэв зорилго болон тууштай байдлын талаар тавчхан ярилцсан. За тэрнээс өмнө нэгээдээ баяр хүргье. Баяр хүргье. Баярлалаа. Яг ямар шагнал авсан гэлээ товч бөгөөд тодорхой хэлээдэг гэж. Олон шагналын донд төөрөөд Нэгтэй багийн улсын аваргын манайх үлдгээр Сатаа босч юм. Ваа, мундаг юм аа. гоё яана. Гэхдээ эднийх сайн харуулж ирсэн бодоход бол амжилт муу. Айгуу сайн. Ээж араас нь ингэж унтраахдаг. Ер нь бол сайн харуулж ирсэн байхгүй юу? Тэр жоохон юм дээр яач. Нөгөө бөмбөг бөөрөнки гэдэгтэй адилхан манайх сур бас бөөрөнки гэдэг. Угаасаа л амжилт чинь тийм шүү дээ. Ямар сэдв өгсөн бэ ожи? Зорилго болон тууштай байдлын талаар хэдүүлээ ярина. Тэгээд ээж бас баяр хүргье. Ээж нэг би шалгаруулалтанд ороод гэх юм уу. Яа, зорилго болон тууштай байдлын талаар ярих та. Яга заавал хоорондоо уялдаа холбоотой юм уу? Зүгээр л нэг амар уялдаа холбоотой бол айхгүй. Гэхдээ яг уялдаа ер нь бол холбоотой шүү дээ. Ямар нэгэн зорилготой хүлэнд бол тууштай байж чадна. Тийм. Ягаад энэ сэдвийг сонгосон бэ гэхээр би өөрийгөө ерөөсө тууштай биш хүн гэж бодоод байсан байхгүй юу? Гэсэн чи өөр хүмүүс болохоор ямар ингээд тууштай ямар юм хичээл зүтгтэй ингэж хэлсэн байхгүй юу? Тэгээ миний бодол өөр хүмүүсийн бодол хоёр зөрчилдөв. Тэгээд өөрийгөө хайж явахдаа бас яг зорилго болон тууштай байдал гэж дайлах тууштай байдал гэдэг байгаа юм тий. Та нарын хувьд юу гэж бодож байна? Тэгээд дээр Регитаас юм ярьж байгаад зорилго болон тууштай байдлын талаар ярьсан шүү дээ тий. Тэгээд тэрийг бас олон хүмүүс сонсвол зүгээр юм болов уу гэдэг. Зорилгодоо хүрчээд яг тууштай байсан үе ч юм уу те би тэрэн дээр амар тууштай байсан даа гэж бодож байгаа зүйл байна уу? Эсвэл жижиг зорилгоудаа биелүүлчихэд ямар мэдрэмж авч ирсэн бэ? Жижигхэн зорилгоудаа биелж ийнэ зорилго биелчихээр ямар ч ингээд зорилгогүй хүн болчоор амар сэлхтэр дурцдаг гэдэг гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр мэдрэмжүүд ямар байсан бэ? Дараагийн зорилгоо яаж харсан бэ? Тий? Зорилгоо нь хугацаатай тавингууд тэр нь төлөвлөгөө олно гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр бидний нөгөө Happy Family-гийн ингээ 20 жилийн төлөвлөгөө, 15 жил, эхний 10 жилийн төлөвлөгөө, дараагийн 10 жил гэдэг ингээ нэг 20 жилийн төлөвлөгөө байгаа. Тэрнийхээ талаар бас яг яриад. Тэгээд дуусгая. Тэгэхээр нөгөө нэг миний бодлоор зорилгоудаа бичиж байгаа нь чухал юмсан. Уусаа мэдээж хүнд ганцхан зорилго байхгүй шүү дээ. Салын төрлийн зорилго байгаа. Тэгэхээр тэднийг бичиж тэмдэглэж явах нь зүгээр юм санагддаг. Би угаасаа амар олон төрлийн тэмдэглэлийн дээр хөтэлдэг шүү дээ, тийм. Тэгэнгүүт надад угаасаа хийх зүйлсийн чагсаалт байдаг. Тэгээд яг нөгөө нэг хэлсэн чинь зорилго биелчихээр юу хийх юмгүй болоод юу яадаг гэдэг шиг, тийм. Яг ингээд том зорилгын төлөө ингээд амар ингээд улаарч явж байгаа. Яг тэр биелийн дараа гинт ингээд одоо би яах вэ? Яг тэрнийхээ төлөө ингээд амьдарч ирсэн гинт хийх юмгүй болоод ингээд юу лээ. Би баг энэ зүйлийг амьдарч ирсэн юм шүү гэж нэг тийм сонир мэдрэмж авдаг. Би хийдэд удаа авч ирсэн. Бакалавр хамгаалахад авч ирсэн, магистр хамгаалахад авч ирсэн. Сая нөгөө нэг ажил орохдоо бас явж ирсэн. Яг нэг орно гэсэн ингээд газар руугаа ингээд зүтгэсээр агаал. Тэгээд өөр компанид орчхоор яг нөгөө газар маань бодогдоод идэг ингээд би тэнд л орно шүү гэж ингээд тэгж байгаа л яг ингээд Харвард ороод ирсэн чинь ингээд болчихж байгаа юм уу? Тэгээд одоо яах вэ ингээд мэдгүй нэг амар сонир бодлоо. Гэтэ нөгөө дэвтрээ буцаагаад гаргаж харсан ч угаас надад хийх амар их юм байгаа болохоор за ингээд зүгээр нэг ганц зорилго маань бэлсэн хэмжээнд босоод юмнууд дээр ажиллая гэх ингээд өөр юмнууд дээр ажиллаж эхэлсэн.
Тэгэхээр бичиж тэмдэглэх их зүгээр юм санагдсан. Тичкагийн ярьдаг дээр нэрээ яг тэгдэг шүү. Том зорилгоод яг бэлчээр дараа нэг бие сулраад юу лээ нэг жоо тэгээд идэг. Тэгээд зорилго гэдэг маань одоо их том зүйл шүү дээ. Бас хүнд мэдээж олон зорилго байж байгаа, ганц зорилго байж байна. Тэрэнд хүрэх одоо зүйлийг зорилт гэдэг байгаа штэ. Зорилтуудаа биччихээж зорилготой хүрнэ гэж би ойлгодог. Тэгэнгүүт миний хувьд гэх юм бол одоо тэр нөө тууштай байдал гэдэг дээр ямар нэг юм дээр жоохон тууштай байдал дутагдаад идэг юм шиг санагдав. Би нэг юм руу жоохон савчгансан үнэлтэй. Тэгэл нэг юм руу ороод гараад одоо чинь зүгээр дайет илмийн хувьд ч гэсэн тий ингээл барьчаал аюу ингээл би ингээл одоо чинь хэд хоног барих хэвтэй юм тий 10 хоног 14 хоног 30 хоног тэр хугацаанд ингээл барьчаал амар ингээл гүрийгээл өстэй баг угаа алдаж унашаа барьчаал эргээгээл нөгөөхөө одоо ардах тэглэм одоо юу гэдэг нь нөгөө гам барих байдал дээр тэр мөрн бүр ингээд тууштай байдал тэр хоног дуусчихал юм бол буцаагаал нөгөө нохог гашиг стеж юм шиг тиймэрхүү байдал дээр ч юм уу тууштай байдлуудад бүх талын зүйл дээр амар их дутагдаад байдаг юм шиг санагддаг. Жишээд ярих юм бол Тэгээ тууштай байх нь бас яг тууштай байдал гэдэг нь яг ямар хугацааг бас хэлж байгаа гэдэг сайн тий. Жишээлбэл би өөрийгөө ямар ч одоо миний сул тал гэж тэгдэг шүү дээ. Тэгэхээр за би тууштай биш юм байна гэж бодоод бичээд идэгээс ахгүй юу. За миний сул тал чинь тууштай биш шүү. За ямар ч сан тууштай л авах хэрэгтэй гэж бүрэн тэрийг ингээ бараг зорилгоо одоо ямар ч юу ч хийсэн гэсэн тууштай л хийх хэрэгтэй гэж бодоодсэн чи сүүлдээ нөгөө нэг тууштай байж гин тий. Тэгсээр нэ бас нэг сонирн болоод байгаа байхгүй яг алхир хугацааг тууштай байдал гэж хэлээд байна. Бараг үндсэн зорилгоо мартал тууштай болоод. Үндсэн зорилгоо мартал тууштай байгаа байхгүй. Тэгэхээр тэрнээс гадна бас нөгөө хугацаанаас гадна одоо яг тууштай байдал чинь ингээд бас сална штэ. Тэгээд юу тууштай байдал гэдэг байгаа гэдгийг бас ялаач Одоо жишээлбэл англиас сурахын тулд үг цэжлэх хэвээр үг цэжлэх хэвээр гэж тууштай үг цэжлэх сүйтэй нөгөө англи бараг сурах байгаа бол юу хэлээ гэсэн байнга үг цэжлэх юм бид байна. Нэг зүйлийг хэлээд тодорхой хэмжээнд тэр маань бид нэр одоо тэр эстэнэ зорилгондоо хүрэхийн тулд тууштай байх хугацаа дээрэс нь юуны тулд зорилго маань юуны тулд гэдгээс шалтгаалаад өөр байх хаа л та. Тэгээд жишээ нь за тэгвэл өөрөөр тууштай байдал нь юу ингээ бодохоор заяа. Одоо чинь бид нар ингээ нэг гэрийг ихцэрлэгээ хийдэг штэ тий. Тэгэнгүүт тэрийг бүр эцсийн үзчихэж тий. Шүний нойр морой хасаад тэр нь одоо тууштай байдал юм шиг нэг бодлоо. Тэр нөгөө яг миний бодлоор бол санаа бас тууштай байдаг тий. Тийм үү. гай камер батцчлаа сая. Тэгэхээр нөгөө миний хувьд бол юу штэ. Аж шиг бас өөрийгөө юмд айгу туушгүй гэж боддог байсан. Тэг өвөө юм бэлээ. Сүүлд ингээ нөгөө бас нэг сургалтанд сууж байгаа сонсч ирсэн. Тэгэхээр хүний зорилго дуус хугацаатай байдаг гэд. Тэгээд би яг тэрнийг ингээ за одоо зорилго дуслаа. За дараагийн зорилго байх хэрэгтэй гэд мэддэг хэрнээ амьдрал дээр яг нөгөө хүн зорилгынхаа ард даван туусны дараа тэр тэгшээгийн авдаг мэдрэмжтэй яг адилхан. Одоо тэгвэл дараагийнх нь юу юм бэ гэд. Тэр мэдрэмжийг би юун дээр авчихсан гэхээр яг энэ үндснээс урд анх ороод тэгээ нэг анхны жилийн шин залуу юм чи одоо ядаж нэг 4 ондог болчихсон тий 4 сумандаа ингээл 4 ондог болчвол миний зорилго илтээд байна гэж боддог гэсэн бол нилээ хэдэн тэмцээнд ороод тэгэл нөгөө ном сум аваад явна ямар ч нөгөө гавьяа шагналгүй гэртээ эргэж ирнэ. Тэгтээ амар авч аргалтай. Тэгээд нөгөө бүтэн ингээд нөгөө жил ингээд уралдаан тэмцээн ингээд дөнгөж орчоол юугаач мэдгүй харвал яваад байдаг. Тэгээд нэг удаа ирсэн чи аав тэхгүй та. Амжилт гарахгүй болвол ямар юм айдгийн бараг л хамаг юм хайчаал ингэж явах ямар шаардлага байдгийн гэ тэгдэг байхгүй. Тэгээд би яг бодож ирсэн. Гүй нэрийн чинь бас нэг амжилт гаргах хэрэгтэй юм байна шүү. Ядаж би нэг дид мастер болчих байсан. За тэр мастер нь яах вэ? Уг нь ч бас боломж байгаа юм байна гэх. Тэгээд би нөгөө манай хамгийн анхны жил тэр бэлтгэлд гарах гад бөөнөрөө явдаг байхгүй юу?
Тэгээд тэгсэн чинь тэнд очиод бас айгүй их юм сураад тэгээд одоо нөгөө эхний зорилгоод биелчихэж байгаа би ямар ч гэсэн 400 мандаа нэг 4 хоног болоод заримдаа ингээд алдаад. Тэгээд би нөгөө анх дээр бэлтгэл дээр очих жахтаа хэлж яахгүй би одоо энэ жил яг энэ наадмаар би яг 3-ын тоол дугуулна би ер нь 30 он гэж зорилго тавьж ирсэн. Тэгээ ерөөсөө ямар ч л байсан би 30 он. Хүмүүс ч юм бол тэгээд нэг мастер болчих юмсан гэд бодож байгаа шүү дээ. Би болохоор хамаагүй би ерөөсөө энэ жил 30 онох гэж ирсэн гэдэг нөгөө анх бэлтгэл дээр очичаад нөгөө дэ тоглоё гэж яриад. Тэгээд тэр тэмцээн дээр би хамгийн сүүлд нь яг ингээд онж явсаар гал одоо нөгөө мастрын тулаатай босч байгаа байхгүй юу. Тэгэл нөгөө чинь ингээд бүгд л намайг хүлээгээстэй. За одоо энэ маань мастер болох нь дээ гэл ингээд хүлээгээстэй. Тэгээд яг тэр наадам дээрээ би яг 30 онж исэн. Тэгээд яг эхний сум маань даваал явчихж байгаа байхгүй. Тэгээ би бодож байхгүй би үнэхээр бас мастер болно гэж зорж ирсэн бол бас боломж байж тэ яг хүн зорилгодоо ингээд тавьчихаар яг тэрэндээ л зорж харах юм байна да гэх. Тэгээд тэр эхний жилээ дэд мастер болж ирчээ. Дараа жил нь би одоо би мастер аштай яг авна. Нөгөө дараагийн зорилго 3 гардагтай яг адилхан. Тэгээд үндсний сурд анх орж байгаа хүмүүс тэгжээсэ. Энэ спорт өөрөө хүнийг ерөөсөө энэ спортоос гаргадаггүй нэгдүгээр. Хоёрдугаар хизээд сурдаггүй спорт гэж. Тэгэхээр одоо тэр нь магадгүй надад айгүй их юу байсан байж магадгүй. Таарсан байж магадгүй. Би ингээд нэг юмыг сонирхоод тэгээ одоо яг оож шиг зорилгоо ингээд ханаад би яг тэрнийгээ сурчингууд тэрнээсээ уйдчихдаг байхгүй. За би энийг ингэчлээ одоо ингээд сурчлаа. За одоо болсон гэдэг. Яг тэр тийм шүү. Тэр авангууд уйдчихдаг тий. Тэгээд нөгөө дараагийн зорилго юу вэ гэдэг нь байхгүй. Тэгэнгүүт энэ үндсний сурч хүмүүс хэлээд ч нөгөө хизээд сурдаггүй гэд. Тэгээд нөгөө за одоо тэрийг сурах хэрэгтэй. Одоо яг энийг сурах хэрэгтэй гэдэг тэр нөгөө тууштай байдал чинь яг энэ дээр гарч ирж байгаа байхгүй. Тэгээд эхлээр оож надад тэгчихсэн. Та яагаад ингэж амар тууштай тэ эннийхээ араас ингэж бүр хуралдаан тэмцээнд яваал. За одоо л нэг ингэж медаль аваад л ер нь бол ингэж яах гээл ингэ яваад тийм гадаа наранд харлаа тий. Тэгэл ингэж гадаа хөхрөөл ингэж хамаг айрс марс чинь ийм болчлоо штэ гэ. Тэгээ бид хоёр ярилцахгүй хүний зорилго ер нь хугацаатай тэгээ тэрнийгээ давсны дараа тэгэхээр бид нар альва зорилгыг тавих та маш томоор тэгээ тэрийг ингээ нөө жижигчил тавиад яг ингээ хэсгээр хүрдэг байх хэвээр. Тэрнийг зарим тохиолдолд мартсан байсан хүүшээ би нэрээ яг тэгж боддог байсан шүү дээ. Тэрийгээ баг мартсан байж таа гэдэг зорилгоод хүртэл хүн гарч ирдэг тий. Тэгэхээр яг тэр хичээнгүй байдал чинь үнэхээр холбоотой. Тэгвэл нөгөө яг тууштай байна гэдгийг ингээд жишээлбэл яг тэр нөгөө зорилго маань тодорхой биш тохиолдолд тэр зорилгот нөгөө хүрэхгүй юу? Зорилго чинь нөгөө хугацаатай юу тий? Яг бодиттой юу? Яг нөгөө одоо та нарын тэр төсөлж байгаа зүйл боломжтой юу гэдэг тэр зүйлээ олж харахгүй бол магадгүй хитрхи том зорилго тавьчаал тэрнийхээ төлөө ингээл амар зовоод байгаа хүмүүс бас байдаг шүү дээ. Одоо магадгүй ингээл хизээч бүтшгүй зүйл мөрөөдөд байгаа нэ тэрэндээ амар шаналал ч юм уу. Тэгэхээр яг тэр гаягийн хэлдэг шиг зорилтууд тавиад тэрнийгээ нөгөө оож энэ тэгшээ шиг ингээ бичээд тэгээ ингээ явбал ер нь боломж байгаа. Гэхдээ тууштай байна гэдгийг бол би одоо үндсний сурд ороод үнэхээр тууштай л байхгүй бол амжилт гарахгүй юм байна гэдэг тэр мэдрэмж авсан учраас юмд их тууштай явж байгаа. Спортод ялангуяа тууштай байдал хэрэгтэй ээж юм төрнтэй зорилготой. За ээж юу гэж бодож байна? Надад бол тийм их тууштай зам байдгүй юм шиг санагддаг шүү. Тэгвэл ээжээс үлсэн юм. Тэгээд би ч нөгөө бүр 10 дахь ангид төгсөхдөө тэгтээ нэг тийм ямар ч нэг тэнэг биш зоригтой байдаг байхгүй юу. 10 дахь төгсөхдөө би одоо дээд сургуульд орно гэсэн зоригтой байсан чинь л нөгөө бас яг ингээд нөгөө шалгуултанд ороод яасан чинь дээд сургуулиуд байхгүй. Тэгээ ганц нэг сонирхоогүй техникум байхлаар нь дээд сургуульд орно гэсэн зорилгоор нөгөөдгөө аваагүй ингээл өлтөр төр гарцсан чинь. Тэгээ манай бидний үед чинь тэгж одоо 6 жил бол ордгоо нөө бүр 3 жил ажиллаж ээж дээд сургуульд орно гэж тэгдэг байсан. Тэгээд дээд сургуульд орох гээд хөрхи 3-4 жил болоход яа хаачих вэ? Нөхөр хүүхдтэй болоод 2 хүүхдтэй болцсон чинь нөгөө дээд сургуулийн асуудал хэцүү болоод эхэлж байгаа чинь тэгэл хүүхд нөхрөө оргоол тэгээд 4 жил мэрэл сурна гэж ерөөсөө хотлаа гэдэг нэг тууштай биш цангаараа болчихгүй юу. Тэгээд техникумд ороод техникум төгсч ирчээл тэгсэн ирнэ нөгөө дээд сургуультай бас нөгөө бас нэг зорилго хэвээр байгаад байна. Тэгээд ирж эдэн жил ажиллаж байгаа сүүлд би нэг ичнэгээр дээд сургууль төгссөн бид. Гэхдээ ер нь би нэг тийм
тууштай стил тэрнийхээ төлөө ингээл улаараа л тийм зан над ерөөсөө байдаг байхгүй юу. Нэг тийм сонин зантай. Тэгтээ бол зоригтой өрхөөш бас. Тэгэл одоо зорилгынхаа хүрээнд одоо өнөөдөр бас нэг юм нэг кафега ажиллавал ингээл тэтгэврт гарснаас хойш нэг кафега ажиллавал нэг айл нэг нагийнхаа сургалтын ард кафега ажиллавал нэг айл нэг л зориул хэдэн жил болсон сүүлд айн корона болоод сэтгэл амраагаад тэгээ нэг хэсэг байжгаад тэгээ тэрийг бас хаяхгүй энэ сая нэг нэг ахмадуудад нэг хөөрхөн төслөөд юм байна. Нэг зорилт төлөвлөгөөхөнд гээд ахмадуудад зориулсан нэг хүүгөө дээдл нэг 5 сая мая гээд нэг тийм тэгээ тийм юм сонсонгуудаа нэг тэрэнд нь төслөө бичээд өгсөн чи харин шалгаруулт болоод бас гайгүй нааштай үг сонссон. Тэгээд одоо тэрэндээ би бараг хамрагдчих байх гэж бодож байна. Тэгээд нөгөө кафега бас зориод ахаар бас нөгөө тэрнийхээ төлөө бас тууштай яваад байгаа юм шиг байна. Бас нэг ганц нэг юм араас бас тууштай яваад байгаа юм шиг байна. Тэгээ бүр цаашлаад бүр нөгөө юун дээр бас кафе одоо кафенээс ашиг олж жагаад нөгөө нэг одоо ирээдүйн тэгшээгийн ажил үсттэй нэг хүүхдүүдийн асрамжийн газар байгуулна гэдэг байгаа. Тэрний чинь бас сориг тавьж өгөө тэнд нэг бас нэг хүүхдүүд нэг 5-10 нэг амраадаг тийм кемптэй болно гэж зориод байгаа шүү дээ. Тэгээ бас нэг тэрнийхээ араас бас тууштай яваад байгаа биш үү? Нэг тиймэрхүү шинжээ хүн байна да. Happy Family-ийн төслийн хүрээнд Тэжгагийн санаачлан асрамжийн газар. Тий. Тэрнийхээ суурийг тавьж өгөх гэдэг нь бас бодоод байна шүү. Чадал өргөхгүй мэдгүй одоо хэдүүлээ чи 26 онд гэхэд нөгөө нэг family camp гэдэг тэрний ажил шүү. Ээж ирж байгаа нь бол чиглүүлж өгдөг. Тэр асрамжийн газар ч юм болохоор дахиад 33 онд ч 35 онд идэх ажил байгаа. Тэрнээс Happy Family camp байгаа шүү. Тэр кемптэй байж хаад тэгэл яваад тэр чинь өргөжөл асрамжийн газар болно. Тэрийг бол мань үзэхгүй л дээ. Ямар ч зүйл суурийг тавьж өгвөл яах эсэл гэж зорж байгаа. Тэгээд яа зорилго маань яаж бүтэх вэ мэдэхгүй таашгүй. Цаажиг би түрүү ярьсан шүү дээ. Тэгээд би яс ингэжсэн байхгүй яг та гэдэг сая ярьж байгаа санаанд орлоо. Англи хэлний нэг сургалтын төвд онлайнаар багш менч хийгээл явуулсан шүү дээ. Би тэгэхэд бас яг л өөрийгөө туушгүй 2018 оноос эхэлсэн гэж чинь. Тууштай биш. За ямар ч лээсэн тууштай байна гэж бодоод тэгээ тэрэндээ хамгийн гол нь за би ямар ч ийсэн 2 жил тууштай байна. Тэгээл одоо ямар ч ийсэн 2 жил тууштай байх хэсгээ харъя гэдэг өөртөө тийм зорилго тавьсан байгаа байхгүй юу. Тэгээ тэрийг сүүлд олж мэдчихэж байгаа юм. Тэтэр дээрээ бичсэн байгаа. Тэгээд яг яалтчгүй тууштай явсан зарим хүмүүс бүрөө чи тэгээ яагаад ингэ хийгээ яваад идэв мэд ингээл хэлээ. Тэгэл амар завгүй би бүр ингээд урд хэсэг очиж ажилласан шүү дээ. Тэгээ хүний нөөцөөр ажиллаж явах явцдаа ингээд ажлаа оройд харж ирээл нөгөөтхөө хийн бас өдөрт 2 цаг зарцуул миний тэрэг гэдэг чи айгу 2-3 ажлын хажуугаар зэрэг ингээд тэр бас яваад байгаа байхгүй юу. Үзэн ажиллаа хийж байгаа хажуугаар нь дахиад сургалтаа хийж байгаа дахиад тэрүүгээр нь нөгөө багш менчийн ажил хийгээд ингээд яваад би ч юу ч хийж ангисэр тэр үед ингээд шантраагүй яваадсан. Тэг яг нөө 2 жил нь болсон. Гэтэ би яг одоо 2 жил болчлаа за болио хийгээд болоогүй. 20 онд ялчгүй нөө хүүхдээ төрүүлж таарсан. Тэгээ нөө багаагаа төрүүлээл ингээд угаасаа ажилласан ингээд хүүхдүүдээсаа ингээд одоо гарцсан ямар ч ажил хийх үзэхгүй хүүхдээ харна гэдэг ийм ажилтай байж байгаа. Буцаад тэр ажилдаа ингээд орох гэсэн чинь ерөөсөө орогдохгүй. Би өөрөө ингээд ормоор байгаа ч гэсэн нөө цаанаасаа ингээд ерөөсөө нэг замд болчихгүй боломж болчихгүй ингээ яваад байгаа хгүй юу. Тэгээ би бүр ямар сони би бүр энэ ажлыг ингээ бас хийгээд байвал надад ч гэсэн хэрэгтэй байгаа гэж бодоод хийх гэсэн чинь ерөөсөө одоо хүртэл ингээ 2 жил хийгээг байгаа хгүй юу. Тэгээ бодчихсон чинь нэр би энэ ажлыг яг 2 жил хийн ингээ бичсэн байсан юм байна. Тэгээ тэрэндээ хүчингүүт нэг сэтгэл намраад гэх юм уу зорилго нь биелсэн болоод гэх юм уу зүгээр л ингээ буцаад орж чадахгүй ингээ ерөөсөө орогдохгүй би өөрөө орё даа гэж бодсон ч гэсэн ерөөсөө ингээ орж болохгүй нэг сонирн байдал ингээ үүсэж. Тэгэхээр магадгүй тэр нөө бичээд ингээ тэмдэглэж байгаа юм аа хугацаатай тавьчихаар тэр хугацаанд ингээд болоод тэрэндээ хүчингүүт ингээд үйлдэл хийгдэхгүй байгаа юм шиг. Бидний тарих тэгж ажиллаад байгаа юм уу эсвэл би тэгж ажиллаад байгаа юм мэдэхгүй те. Тийм амарсан. Нөгөө хэл сурж байгаа гэдэг дээр хаанх нөгөө манай том охин 5 дугаар ангид төгссөн 6 дугаар ангид ороод одоо ч гэсэн ээж аваад тийм асуудал байдаг л та. Тэгээд
Одоо ястай яг 4 дугаар ангид орохоор нь л үсгээ үзчихээр нь л охиндоо англи хэлээ заандаа гэд бодож байхгүй. Тэгэл 6 дугаар анги төгсчихэл за одоо хоёул англи хэлний хичээлийг уншнаа гэж тэгсэн чинь манай он ч өсөж байдгүй. Тэгээд бүр гайхгүй. Хөөе эн чи бүтэн жил үсчээж чи та үсгээ мэддэг юм уу гэдгсэн чинь. Яг нөгөө тохоо үедээ Монгол хэлцээл гээл тэр чинь 5 дугаар ангиас эхлээд орж байгаа шүү дээ. Тэгээд 5-ын төгсөлт гээл нөх байгаагүй юм шиг байна. Тэгээд хүүшэн чи яах вэ гээ. Тэгээ надад яг анх тэр шин зориг үүсчихсэн тэр байхгүй. Тэгээд би тэгвэл одоо хүүхдүүдтэй яг яаж англи хэл заах хэрэгтэй юм бэ? Яавал би хүүхдээ хэлтэй болох вэ гэд. Тэгээд нэг баг сар шахуу айгүйх тэгж стресссэн байдаг юм а. Янз бүрийн сурах хүчрэг материал хаагаад л тэгээд яг бодохгүй юу. За ерөөсөө өөрөө л хүүхдүүдтэй англи хэл заахгүй бол бас бусдад найдаж болохгүй юм байна шүү гэдэг тийм сэтэл авсан. Тэгээд тэр сэтэл маань явсаар агаад сургалтын төв болоод тэгээд сургалтын төв анх нэгтэй ч гэсэн нөгөө манай Бүкрижийн дарга маань ирээд тэгжсэн. Бид нар яг хөө ингээд орон нутгийн хүүхдүүдэд ингээд хувь нэмэр оруулаад ингээд явж байгаа ч гэсэн эцсийн дүндээ бид нар яг хот хөдөө гэдэг энэ орон зайг л бид нар багасгаж ойртуулах гэж байгаа. Яг бол хотод байгаа хүүхдүүдэд маш их давуу тал боломжууд байна тий. Тэд нарт ингээд энэ мэдээлэлд ойрхон байна. Гэтэл орон нутгийн хүүхдүүд чи ийм маш хол байна. Тийм учраас бид нар энэ орон зайг агай багасгахыг хүсэж байгаа гэх. Тэгээд одоо та нар бүгдээрээ таних та манай өөр хангаан уугнаа багш маань одоо яг Бүкриж маш тууштай. Ястай тэр хүнийг бол үнэхээр тууштай гэж хэлнэ. Яг одоо энэ Бүкриж маань хөл дээр нь босгож одоо яг тэр зорилго тавьж тэ энэ бүх зүйлээ зориулсан байдаг. Тэгээд яг тэр хүний дээр сургалтын төв дээр анх төрийн байгууллагт байхдаа очиж үзээд тэгээ бас яг ийм гой сэтэл төржсэн. За ер нь юмд жоохон тууштай байх хэрэгтэй юм байна. Юмыг ингээ зориул болдгийм байна гэх. Тэгээ яг тэр хүний зааварчилгаагаар анх бас яг төвөө ингээ байгуулж исэн. Тэгээд тэр нөгөө зорилго дуустдаг хугацаатай гэдэг дээр юу гэжсэн гэхээр би анх ямар ч исэн би миний хамгийн нэн төргөний зорилго бол 3 хүүхдээ англи хэл сургах. Гуруулангийн тий. Яг хүн чинь ингээ нөгөө зорилго өөрөө ингээл дотроо бодож байгаа тэр бодлоод нөгөө бодол айгүй хүчтэй гэдэгтэй адилхан зорилготой айгүйх уйлдаж явд юм байлээ. Тэгээд за тэгвэл одоо яах вэ гэдэг ингээ дараагийн зорилгоод хийж байгаа ажлаас урган гараад ингээл урагшлаад байдаг тий. Тэгэхээр би тэгж бодсон. Яг тэр нь бууж өгөхгүй, шантрахгүй байгаа зүйлийг л тууштай байдал гэж хэлээд байгаа юм. Яг ингээ нэг зүйл зорио явж байхаа тий асуудал үүснэ, тэр нь шантран, бууж өгмөр санагдна. Гэтэл хүнийг юу хөглж явж байноу гэхээр тэр нэг ард байгаа зорилго тэгвэл би яахан тулд энийг хийж байгаа вэ гэдэг тэр зүйлүүд маань ингэж одоо тэр тохиолдсон нөгөө бэрхшээл саадыг давж гараад тэгээд яг тэр зорилгодоо хүрсний дараа шин зорилгод тэрнээс бас за тэгвэл одоо дараагийн зорилго юу ах ингэж бас ургаж гардаг. Тэгэхээр нөгөө ож хэлжсэн шүү дээ би ингээ гадагшаа явна гэж зорьсон байгаа. Ож за тэгвэл яг тэрний цаад зорилго нь юу юм те? Бид нар ингээд олон жил тэнд байгаад юм сураад эргэж ирэхдээ бид нар юу гэсэн. Тэгээд анх нөгөө happy family-г маань суур гарч ирсэн шүү дээ. Тэгвэл хідүүлээ юуны төлөө зорж байгаа нийлээд хідүүлээ юу гэж болох юм. Бид нар хэдийгээр ингээд олон өөр салбарт ажиллаж байгаа ч гэсэн юун дээр ингээд зангидагдаж болох вэ гэх. Тэгээд энэ төслөө ингээд бас харсны дараа миний зорилгоод бас ингээд одоо өөрийн байгаа зорилгоод шин зорилгоод нэмэгдэж байгаа байхгүй. Тэгвэл би энэнд хувь нэмрээ оруулахын тулд өнөөдөр юу хийх ёстой юм. Дараагийн нөгөө кампуудын тэр дараагийн нөгөө төвүүдийн хөгжлийн төвүүдийн маань ажлуудад би ямар хувь нэмэр оруулах юм. Тэгвэл одоо байгаа зорилго тэр маань ямар гоо шин зүйлүүдийг одооноос хийж явах хэрэгтэй бай, тэ. 10 жилийн дараах өөрийгөө харахад аюу хэрэг болж байгаа байхгүй. Тэгэхээр одоо нөгөө шинээр явж байгаа хүүхдүүдэд бид нар юу гэж хэлдэг вэ гэхээр та нар хэл сураад яг сурах амархан сурж болно. Та нар удахгүй бас мартаж болно. Хэл бол өөрөө хэрэглээ. Тийм учраас чи хэлийг яах гэж сурж байгаа вэ гэдгийг зорилгоо бод гэдэг байхгүй. Тэгэхээр хүүхдүүд багшаа яг зорилго гэдэг чи яг юу юм бэ? Тэгээд одоо яг би одоо ингээл амар сайн үг хэлжүүлэх гээд байгаа байхгүй гэл тэгээд. Гэхдээ тэгэл тэрийг чи яг тогтмол хий, тууштай бай. Тэгэл үгээ чийжилж явж байгаа тэрэндээ өрөөжтэй гэхээр. Гэхдээ одоо ингээ үгээ чийжилсэн чи ингээ дөрөн болохгүй юм чи гэдэг юм. Ингээд айгүй хүүхдүүдээр зөвлөгөө авдаг гэсэн байхгүй. Тэгээ би тэднэрт чи нэг дор 10 аяг хоолыг идэж чадахгүй тий. Тэрнтэй адилхан тэр аяг хоол өдөр болгон ид. Яг энтэй адилхан та нар ингэж юмд тууштай тогтмол бай. Би ээж аавд бас хэлдэг байхгүй юм амар давтамж чухал. Та нар хүүхдүүдийг нэг юмд ингээд амар хурдан огцом сайжруулах гал ингээ хичээгээд ах юм. Гэтэл эднэр чинь маш олон зорилго байгаа ш. Зөвхөн хэл сурагч тэдний нэг л зорилго болохоос бүхэл амьдралынхаа зорилго биш байхгүй. Тэгэхээр энэнд давтамжтай гоё хүүхдийг тууштай тий юмаа хийдэг тийм л болгоч. Тэр чадвар чи аяндаа хүүхдүүдий чинь ямар салбарт аваа явчих штэ гэж хэлдэг. Сая
Эгийн яриа зөвөр богино ч юмгүй ер нь лекц шиг юм боллоо шүү дээ. Ахаа гэдэг амар ухаар цуцсан. Тэгээ айгүй ухаарал би ч нэрээ их хүн шүү дээ. Тэр гарна. Гэхдээ тэгээгээ чинь энэ юу сан дээр би өөрөө хаснаар нэг нэмэрлэхэд нөгөө юу байхгүй юу? Хүн нөгөө ингээд зориод одоо та нарын хэлээр нөгөө үг хүчтэй гэдэг чи яриад байхад бас нөгөө зорьсон зүйл рүү маань бас ингээд нөгөө одоо бурхан тэнгэр гэж хэлэх нь хаашаа ин одоо айгуу тийм үйлс нь бүтээд тийм тэгээд юу яадаг байхгүй тэр зориг биелдэг тийм талтай гэж би бас амьдрал өөр би л өөрөө тэгж боддог байхгүй ер нь хүн зориод тэрэндээ хичээгээд зүтгээд байхад бас хувь зээч гэх юм уу цаанаасаа бас тэтгэгдэж миний ажил үйлс бүтдэм байна гэж боддог байхгүй би зүгээр амьдралгаа жишээн дээрээс би энэ хүүхдээ хатал цэрэгт явна маа гээл эмэгтэй хүн цэрэгт явдаг бол цэрэгт явна гээл тэгэл би бүр сүүлд цэргийн мэрэгчлизм шиг ирсэн цэргийн байгууллагад ажиллах гэсэн гээл бодоол тэгэл явдаг байсан тэгээд ерөөсө тэр нэг айхтарч зориогүй ер нь айгүй хүсэл сонирхол бодол байдаг гэсэн тэгээд нэг за тэгэл явж ятэлтөөч үрч гэсэн тэгэхээр за одоо би 40 наснд 40 хүрчлээ одоо миний зэргийн байгууллагад ажилладаг хөгж өнгөрлөөгөө ёор санахгүй явж исэн чинь санамсаргүй одоо тэр амьдралын янз бүрийн нөхцлөөр харин гинт би онцгойд ажилд орох болчоод тэгээд миний тэр хар нялхаасаа зорж исэн зорилго үйлээд би тэнд 10 жил ажилласан амар ирч хүчтэй нөгөө хүн нөгөө сонирхсан зорьсон юмдаа хүрэхэр чи амар ирч хүчтэй тэр зэргийнхаа хувцсыг манай хүүхнүүд чинь тэр зэргийнхаа хувцсыг өмсгөө нэг параж мараагаалж байх юм уу зарим нэг гоё мэй гэж бодохгүй сонирхгүй тэр байхад би өстө 10 жил тэр зэргийнхаа бакалыг чирсэн байдیں۔ Амар хайртай. Тийм тэгэхээр бас хүн зориод бодож яхад нөгөө санаагүй биелнэ гэдэг шиг би бол сүүлийн үед санаагүй л байхад одоо зайлшгүй ингээд биелэл одоо нэг зэргийн байгууллагад ажилд орж ирсэн. Тэгээд би ботход ер нь хүн зориод бодоод хүсээд байж исэн юм бол бас аяараа биелдгийм байх шүү л гэж боддог байхгүй юу. Яг энэ дээр нэг юм хэлэхэд би тэр нэг жоохон байхдаа эмээтэйгээ хөдөө хоёулахнаа хөдөө амьдарч байсан чинь юу яадаг байхгүй нэг гадаад жуулчтай одоогоор бол нөгөө хөвтөж ирсэн юм байлээ. Би жоохон байсан. Тэгэл тэд нэр ингээд нэг танихгүй хэлээр яриад тэгэл эмээтэй юм яриад орчуулагчанд амжуулж яриад тэгээд яг нэг тэр цухас үед ингээд хэл сурвал гоё юм байна да гэдэг нэг тийм мэдрэмж авсан юм шиг байна. Би тэрийгээ тэгээ мартцсан. Тэгээ сүүлд би нөгөө ажил дээр гарчаад давхар нөгөө жуулчны компанид ажиллаад хөтөж хийгээд хөдөө айлд очдөг байхгүй юу. Тэгээ ингээд сууж исэн чинь нөгөө хөдөөний юм жоохон хүүхдүүд ингээд бүр ирээд ингээд надаад миний нөгөө одоо тэр юмыг ингээд сонирхоол надаас эднэр юу гэдэг байгаа гэдэр ингээд яг тэр асуух агшинд би юу гэж бодсон гэхээр би яг ийм байх та ийм байсан бах та гэд яг эднэр шиг байсан бах та гэдэг тэр мэдрэмж авахтаа миний яг нэг зориг биелж байгааг тэр мэдэрч ирсэн байхгүй. Тэгээ би одоо ч гэсэн хүүхдүүдэд ярьдаг байхгүй хүн ингээд нөө юмыг хүсэж мөрөөдөх хэрэгтэй. Яг тэр чинь ингээд өөрийн мэдлэгөө гардаг. Тэгээ би хизээч би том болоод ингээд хөтөж орчуулагч болоод жуулчаа аваад хөдөө явандаа гэж огтоос зорж байгаагүй. Яг тухайн үедээ би энэ их ямар гоё ихч вэ. Тэгээ ингээд энэ хүмүүстэй өөр хэлээр яриад ах юм болох юмсан гэдэг нэг тийм цухас юм үлдсэн байгаад. Тэгээ тэр маань намайг аюул тэр хөглж явж байгаад хэл сургасан юм байна да гэж боддөө. Тэгэхээр яг тэр ээж хэлээд байгаатай адилхан хүмүүс нууц гэж яриад тэг яг хүн жинхэнэ сэтгэлээс ер нь яг биелдэг. Тэгэж би бас мэдэрч ирсэн. Ээжийн хоёрын сая ярьсан дээр надад бас яг ийм амар том жишээ тэрэг дуртай. Тэгсэн чинь би ингэжсэн байхгүй 10 жилдээ нөгөө нэг юу хуваар сонгох ямар мэрэгчлээ гайхалтай дээр би нөгөө нэг компьютер тех юутай байсан болохоор сонирхолтой байсан учраас IT хүн болъё юу болъё гэж айгүй мөрөөддөгс байхгүй юу. Тэгэл мөрөөдөл байдаг гэсэн чинь Тэжка намайг тэгдэг байхгүй. Юу чи юусэн эмч бол Тэжка гэж байна тийж. Чи юусэн эмч бол ерөөсөө гэрт нэг эмч байх хэрэгтэй. Тэгтээ тэр би IT хүн байхад чинь өөр мэрэгчлэрсэн гэж намайг хин бял шаал сонирхол хин болоогоор өгүүлжсэн байхгүй юу. Би конкурснаас давхар хин бялаа өгчээсэн. Тэгээд би өөрөө яг тийм нэг яг бодчихсэн хүсчихсэн мэрэгчлэр одоо юу ачаагүй штэ.
сурч чадаагүй штэ. Тэгэл тэр мөрөөдөл маань зүгээр яг нөгөө ээж хэлдэг шиг зүгээр тэгэл за энэ ч бодлоо алхандээ шат өөр бизнесээр сурч байгаа юм чинь бүр цаашаа нэгтлэн гар сураад тэгээ бүр замхан авчиж байгаа юм чинь гэж та байж чинь тэжг канад руу гэг имтэл ерөөс ийм ажил байна шүү гэл нөгөө боломж гарч ирэл орж ирэл тэгэл би ерөөс интернет аягүй хунаад байна уу арч гараад байна. Тэгэл би ерөөсөө яг тэр хүсэл маань биелээл би бүр Японд би тэр мэрэгчлэр сураагүй байж аятайгаар ажиллах боломж гарч ирээд энэс нь би Японд бүх юмаа сураад тэгээд би одоо аятайгаар ажиллаа 3 жил гарсан болцоо. Хамгийн ихэндээ анхандаа бол надад угаасаа бүх юм амар хэцүү байгаа шүү дээ. Тэгээд тийм байсан ч гэсэн би өөрөө тэгээд бүр хичээд сурсаар хагаад бүр ингээд бэлцээр хагаад хичээд сурсаар хагаад би 3 жил гараа ажилласан. Бэди шүү. Тэгэхээр ерөөсөө яг нэг ээж хэлдэг шиг сэтгэлийн мухарт нэг өсвөл мөрөөдөл байхan бол тэр маань яг л нөгөө заяа тавьсанараа бэлдээ шүү. Хүүхэд байлаа. Бэлдээ шүү. Бэлдсэн байлаа. Миний ч бэлдсэн. Энэ интернет манад байна уу? Тэнд байна уу? Зарим Гаяг ярахаар гацаад байна. Тэр гаяг интернет байгаа юм шиг. За. Тэгээд бас нөгөө оройтно гэж байхгүйгээд би бас өөрийгөө бас яагаад байх шиг байна уу? Нөгөө рекламт гэдэг шиг. Оройтно гэж байхгүй шиг. Тэрийг би бас одоо аав ээж нэг Тайланд руу бяцлагалд явж ирсэн шүү дээ. Тэгэхэд тэр нөгөө бяцлаглалын төвийг анх 60 настай эмэгтэй хүн зүгээр ийм цөл газар очиж суугаад тэр газрыг аваад тэгээд ингээд бяцлаглалын төв нэг 2 шавтайгаа бяцлаглалын төвөг өнөд зэрэгт хүртэл ингээд ажиллаад бүр 90 наснда 90 гарч ээж нас барсан гэж байгаа байхгүй. Би тэрийг сонсонгуудаа би чинь тэгээ нөгөө тэтгэврт гараад таанарт хэлжсэн. За би таанарт 5 жил хэрэг болно цааш хэрэг болж чадахгүй шүү гэж тэгжсэн. Тэгээд тэр чинь 5 жил болцоо хойно явж исэн чинь тэгээд тэрнээс би бас сэтэл аваад хүн чинь бас ингэж болдгийм байх шүү дээ. Одоо би чинь бас тэгвэл нас байгаа юм байна шүү гэд бодоод тэгэж ирсэн чинь тэгээд айгүй том юм дөлөлөө ирсэн чи яд жил кафега нэчиг ирсэн чи яг бид нар ирээл коронагийн 2 жилдээ угсарсан шүү дээ. Тэгтээ буцалтгүйгээр одоо би бас ямар ч хэсэн зорснороо кафега ажиллуулна гэдэл бодоод байгаа тэгээд болно. Тэгээд цаашаач бас юм болгох байх гэж бодож байна. За ичлээ юм чинь болно л таа байсан. Тэгээд төлөвлөгөөнийхөө дагуу нэг тийм үг гэдэг үстэй. Чи ингээд зарсан газар руугаа ингээд гүгээд яв, гүү чадахгүй бол алхаад яв. Алхаж чадахгүй бол мүлгэж чадахгүй ядаж тэр зүгтээ хараад хийвтгээр. Яг үнэ. Тэгэхээр эдээд ямар том зүйлийг зарцсан. Тэгээд баг багаар алхачлаа. Ямар тааж гэсэн бүр болохгүй тэр зүг рүүгээ хараад ч бас их хэвтэнтэй. Тэгээд тэрийг одоо сайн ярьж мөрөөдөж ивэл хааштай бас нөгөө миний хэлээд байгаагаар бүтгэл өдрөө бүтэн шүү. Тэгээд бас энэ дээр юу мөрөөдөлсөн юм шүү дээ. Тэгээд төсөөдөө хийгээд хэрэгжүүлээд ингэ явж чамаа дан эмэгтэй хүмүүс байгаа нь өөрөө бас их дутагдaltaй талтай юм болов уу гэж бодсоох гэдэг. Эрэгтэй хүмүүсийг хийж байгаа ажлууд чинь ингээл 100% тэрэндээ зарцуулаад хурдан бүтээл хурдан хуцаа амар хожиж байгаа. Тэгсэн чи бидний хийж байгаа ажил гэсэн чинь ядчил дондоор нь ингээл төрөөлтэй 1-2 жилээр ингээд даа. Тэгээд нэгэн төрөөд ингэж яд нөгөөтгийн дахиад өргөжтөөж төрөөлж юм уу. Дандаа нэг ийм хуцааны хувьд дандаа ингээд удаашралтай яваад байгаа юм санагдсан. Тэр бас гендрийн ялгаа байгаа юм болов уу? Тийм мөрөөдлийн гэснээс муухай юм ихсэн бас ер нь тоглоомч гэсэн ер нь юу гэж болтгүй юм бэ гэх юм. Би нөгөө бид нар оюутан байхдаа бид нар найз охтуудаар нэгдүгээр курстэй ярьж сууж яснаа бид нар нэг манай нэг найз гэсэн юм а. Орчин үеийн хатагтай нар нэг хүүхэдтэй тэгээ карьертай мөнгөтэй ингээл амар гоё эмэгтэйчүүд байдаг гэсэн мэсэн гэл тэгэхээр би тэгвэл орчин үеийн хатагтай олъё гэж дайлгнаар гэсэн. Би ганцаараа л тийшээ. Тэгээ одоо би яг тэг ярьснаар нэг хүүхэдтэй карьертай мөнгөтэй нөхөргөө. Тэгээд чи нөхөртэй байсан биз дээ дэж гэдэг. Айгуул. Найз залуутай байсан тийм тэгсэн ирнэ.
дайлжганаад би тэгвэл орчуулгын хатад бол яагаад ч мэдгүй зүгээр л надад тэр яг тухайн маань найз ярьж байгаа үстэл хөдөлгөөл тэгэл айгу гой сонсдог нэр гоё ч өгөөд бодсон тэгтээ зүгээр яг тестглээс бүсч бол хэлээгүй л дээ зүгээр тоглоод тэгжсэн чинь одоо ингээд бодсон чинь шийд би нэрээ тэгсэн юм шүү дээ. Би тэний тестглээс үсээгүй шүү бурхан гэж одоо. Тэр тоглож тийсэн шиг бурхан ингээд тоглоомдаад биш гэдэг шиг. Бурхан тавцсан тэр одоо улам уурн өрнө штэ. Тэр чинь тоглоом уу гэдэг. Тэгнээсээ өгсөйгөө тийм байхыг одоо видео болохоосаа би одоо нөхөртэй бол яг гуйж байгаа. Тэгээд нэрийг өгдөө гэхээс одоо нөгөө яг хамтын амьдрал үүсгүүл төлөвлөгөө одоо тэр зорилгондоо оруулж төлөвлөх зорих өдр ч юм уу айгүй чухал юм билээ шүү дээ. Одоо ямар зорилго хоёр тишээ харчаад хоёр тишээ зориод тэр зорилгыг яаж нэгтгэх вэ тэгээд бодохоор юм. Хоёр өөр зорилготой хоёр тишээ хараад ингээд таталцаад байх айгүй хэцүү байгаа. За хэдүүл яриа цаг хэцүү. Тэгээд зорилготой тууштай байдал чинь зорилго чинь хүргэн тэг зорилго чинь дуусах хугацаатай гэхдээ зорилгоо хол тавиад ойрын зорилгоудаа биелүүлээд яваарай л гэж хэлдэг. Олон зорилготой байх юм бол нэг нь дуусна нөгөөх рүү явж байна. Зорилгоодынхаа төлөө. Зорилготой тэгээ зорилгоо сайн хүсэж мөрөөдөж ярьж ивэл аяндаа бүтэн шүү. Тууштай байдал гэдэг чинь бас төвчээртэй шууд холбоотой шүү. Ядрахад. Бүгд бүгдээр юм хэлэх хэрэгтэй шиг те аимсэрхий. Юм хийж амжуулаад тий. За баярлалаа. баяртай. За баяртай.